Хамтдаа бүгдээрээ өнөөдрийнхөө чимээгөө цагийг эхлүүлцгээе. За өнөөдрийн чимээгөө цагийн сэдэв таны хувьд Есүс хэр том бэ гэсэн сэдэв байна. За Библийн ишлэл 2 дугаар Тимот 4-ийн 2 дугаар ишлэл. Үгийг тунхаглал цагаа олсон ч олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр сургаалаар синхрүүл зэмэл урамшуул гэсэн байна. За залбираад эхэлцгээе. Эзэн минь бид өнөөдөр таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд өөрийнхөө үгээр бидний босгон байгуулж урамшуулаач гэж залбирч байна. Амен. Би хүндхэн өдрийн дараа ажилласаа оройхон гарч явлаа. Намайг хаалгаад хөвжиж байх үед миний танихгүй шахуу нэг оюутан надтай хэдэн минут ярьж болох уу гэж асуув. Эхэндээ би түүнийг маргааш ирвэл гэж бодож байлаа. Энгийн өдрөөсөө илүү оройтож ажиллаад ядарч байсан ч өнөөх оюутны нүдэнд нь ямар нэгэн зүйл байгааг анзаарсан тул хаалгаа буцааж онгойлгоод дотогш оруулав. Түүний ярьсан зүйл үнэндээ намайг алмайруулсан юм. Тэрээр бусдаас олж хараагүй сайхан сэтгэл надад байсан шалтгааныг олж мэдхийг хүсэж байна гэдгээ хэлсэн юм. Хэдэн секундын өмнө би энэ уулзалтыг хойшлуулах талаар бодож байсан бол харин надад түүнд санаа тавихад юу түлхэц болсныг ярьж эхэлсэн юм аа. Би түүнд Есүс Христийн тухай сайн мэдээг бидний төлөө санаа тавьдаг тэр нэгэн бидний гмийн шийтгэлийг үүрээд загалмай дээр нас барсан тухай ярьж өглөө. Бурхан бидэнд боломжийг өгөх үед нөхцөл байдлаас үл хамааран бид түүний тухай хуваалцахад бэлэн байх хэрэгтэй. Бурханаас бидэнд өгсөн боломжууд үргэлж мөнхийн утга учиртай байдаг. Хэрэв бид эргэн тойрныхоо хүмүүст тэр дундаа дасгалжуулдаг тамирчидаа нөлөөлөх гэж байгаа бол үг хэл бодол санаа үйл хөдлөлөөрөө Христийг төлөөлж байгаа тул өөр зүйл хүсэж байсан ч бэлэн байх ёстой. Бид Есүс Христтэй хамт амьдрахдаа түүнд бууж өгч хүмүүсийг эзний хайраар хайрлах ёстой. Түүний удирдамж юу болохыг бид хизээч мэдэхгүй гэсэн байна. За үргэлжлүүлээд Библийн ишлэл Луг 10-ын 38-аас 42 дугаар ишлэл. Тэд зам зуураа нэгэн тосгоноор ороход Марта гэгч нэгэн эмэгтэй түүнийг гэртээ хүлээн авав. Тэр эмэгтэй Мариа гэдэг охин дүүтэй бөгөөд дүү нь эзний хөлд суугаад үгийг нь сонсож байлаа. Марта үйлчлэх ажилдаа түүрсэн тул Есүс рүү очиод "Эзээ, дүү минь үйлчлэх ажилд намайг ганцаар орхисныг та анзаарахгүй байна уу? Надад тусал" гэж түүнд хэлээч гэв. Харин эзэн "Марта, Марта, чи мөн ч олон юмд санаа зовж үйлээ үзэх юм да. Үнэндээ ганцхан л юм хэрэгтэй. Өөрөөс нь булаагдашгүй сайныг Мариа сонгон авчээ" гэвэ. За үргэлжлүүлээд Эфес 5-ын 1-ээс 2 дугаар ишлэл. Иймд хайрлагдсан хүүхдүүдийн хувьд Бурхныг дуурайчид бай. Христ та нарыг хайрлсан бөгөөд өөрийгөө бидний төлөө Бурханд анхлын үнэрт өргөл ба дахил болгон өргөсний адил хайр дор яваа гэсэн байна. За үргэлжлүүлээд Эфес 5-ын 15-аас 16 дугаар ишлэл. Тиймээс та нар мэрэгэн босчууд шиг биш, харин мэрэгэн хүмүүсийн ёсоор хэрхэн алхаж буйгаа хянаж бай. Өдөр хоног цөвөн тул цагийг үнэлээ гэсэн байна. Амен. Тэгэд өнөөдрийн чимээгөө цаг та бүхний босгон байгуулах болтугай. Бурхан та бүхнийг ивэг